Зяасан байцгаана уу та бүхэн энэ орой энэ өдрийн ч юм уу өглөөний ч юм уу мэндийг хүргэе. За тэгээд 3 жилийн хугацаанд тогтжуулж засвар хийж дуусгасан энэ бол home tour. Тэгээд ер нь бол бас ямар байранд хэрхэн амьдарч байгаа талаараа та нартай бас хүрэх гээд энэ бичлэгнээс одоо магадгүй залуучууд маань гоё тийм уран зоригч аваад ч юм уу те хизээ нэгээс байртаа болоод тэр байранда засвар хийгээд байраа тогтчуулаад тэр дуусах хүртэл гоё тийм уран зориг өгөх зорилгоор энэ хүү бичлэгийг хийж байна. За тэгээд энэ одоо яг амьдарч байгаа байр болохоор би яг 2022 оны 8 сард авч исэн. За тэгээ 23 оны 6 сард ерөнхийдөө засвар хийгээд за тэгээ 24 онд ер нь багсаг ингэж одоо тогтжуулж явсаар байгаад сая 25 оны 4 сарын 1 хавцаа одоо бүрэн тогтжиж дууссан байгаа. Тэгэхээр бүгдээрээ манай гэртээ танилццгаая. Нэг ийж байгаа эвгүй байт юм байна. Нэг юм юмаа гайхуулаад байгаа ч юм шиг тий. За ямар ч тач шууд одоо үүднээсээ одоо танилцуулъя гэж бодож байна. За үүдний хэсэг иймэрхүү байна. За тэг хамгийн эхлээд энэ байранд орж ирэхэд хаалга нь бол бүр эвдэрсэн байсан. Тэгээ одоо ингээ хаалгыг би ерөнхийдөө хамгийн эхлээд хаалгаа сольж байсан. За тэгээд ерөнхийдөө энэ байр маань бол одоо хуучны 2 өрөө байр галтаагаа тустай. За тэгээ үүдний шкафаас бүгдээр эхлэе. Үүдний шкафаас өмнө бүгдээр за энийг үз. Энэ одоо манай ээжийн бүр одоо ингээд нүдийг унагадаг ганц зүйл бол манай гэрээ овжуур энэ л өстой гоё овжуур гэ тэгээд тэгээд ээжтэй бодохгүй нэг юм овжуур авч ирж үүдэнд нь тавьж өгнө гэж бодоолаа. За тэгээд ийм шкаф илгсэн нэлээ өндөрөө энэ чинь одоо ингээд би одоо тулаад энд хүрч байгаа юм. Өө энэ онгорчлаа. За тэгээд ийм шкаф айгүй гоё шкаф. Тэгээ энд болохоор за энийг онгоолгоод яах юм бэ? Энэ дотор жоохон эмх замбрааг байгаа манайхаа. Тий. Энийг онгоолгох юм бол за гутал байна. За энэ доотлолт нь миний өвөл өмсдөг бойтог байна. Тэгээ нөгөө талд нь болохоор за нэг юм Timberland байна. За миний одоо пүүз байна. Нөгөө пүүз нь энэ. Тэгээ гоё ингээ энэ дээрээ суугаад гутлаа өмсөд. За тэгээд нэг энэс хувцас болоод энэ дээр болохоор малгай. Энэ манай найзын малгай шүү. Би ер нь бол малгай өмсдөггүй юм. Том толгойтой болохоор айгүй хэцүү. За тэгээ шүү том өрөөлөө орцгоё. Том өрөөний хувьд гэх юм бол за ер нь миний одоо энэ ингээд өрөө тогтчуулалтын хувьд бол маш минималист байгаа. За шууд дээрээсээ таацнаас эхлэе. За энэ ингээд аюу гоё юм олон тэгээд ерөнхийдөө манай гэрийн өнгө бол цайвар саарлаар зонхилж байгаа. Тэгээд энэ болохоор юм жоохон бараан сааралтай өнгөтэй юм авжуур байна. За тэгээд цаашаа явнаа. Цаашаа явгуутал. За энэ хөшиг байна. За энэ хөшиг бол яг хамгийн сүүлд одоо ингэж юусан маш надад таалагдж байгаа. Тэгээд ингээ ойртох юм бол яг ийм хөшиг байгаа. За тэгээд ийм нар одоо манайх чи яг нар жаргадаг талын цонхтой аахгүй юу? Зүүн гортол руу баруун гортол руу харсан гэсэн. Тэгээд ингээд жоох юм нарны гэрлэг нэлээ бууралттай болгож өгдөг ийм чүүл төөл гэдэг юм байлээ. Чүүл гэдэг одоо сурснараа одоо мэдээ авч. За тэгээд манай энэ бөөдөн байна. За энэ бөөдөнг болохоор би за ингээд яг ор болдог бөөдөн авсан байгаа. Яагаад ор болдог бөөдөн авсан талаараа та нарт бас нэг удахгүй. Уус та нар мэдэх болно. Тий. Тэгээд ийм гоё бөөдөн авсан. За тэгээд ийм хивс тавьсан байгаа. Та нар ерөнхийдөө энэ хивсийг мэдж байгаа. Мэдж байгаа. Энэ хивс бол одоо Эрдэнтийн хүннүү загвар хивс байгаа. За яг ийм хивстэй тэгээд гоё юм халтардуу юм шиг хивс шүү тий. За тэгээд одоо миний хамгийн дуртай хэсэг бол энэ байна. Энэ бол ингээд хамгийн хайртай одоо том өрөөний маань хамгийн хайртай хэсэг бол энэ зурагт байгаа. Энэ зурагт бол 75 инч маш том зурагт. Тэгээд дээр нь байгаа энэ цагийг болохоор би урдаас пиндотоогоос захиалж авсан байгаа. Энэ амар хямдхан ирсэн заяа. 8000 билүү дээ. Тэр хавцаал ирсэн. За тэгээд энэ зурагтыг авахд надад бэлэг өгсөн байгаа. Ямар бэлэг өгөх гэхээр яг ийм
Өөрийнх нь Sony брендийн өөрийнх нь юм саунд бар угаасаа л бэлгэлж ийсэн шүү. Тэрнээс ч бэлэг жаргал гэд бэлгэлээгүй шүү. Угаасаа тэгээ энэ бөмбөгийг бас бэлгэлсэн байгаа. За энэ саксон бөмбөг бол та нар мэдж байгаа дөө тэр нэгэн намар дээр тоглодог саксон бөмбөг байгаа. Хүнээс гуйж имийг авч зурганд оруулаад яах вэ гэдэг өөрөө тухайн үедээ. Ингээд за энэ ингээд зургтны доотлын ийм стек байгаа. Стек гэх юм 50-50-урч юм уу нэг тийм. Энийг болохоор би бас урдаас захиалсан. Та нар хэрвээ санаж ивэл энийг ч гэсэндээ би рил дээр оруулсан байсан. Инста гой залгуур ингээд тэгээд ерөнхийдөө энэ амар хямдхан ирсэн за энэ стек бишээ. За одоо 50 хичээ шиг. Тийм энэ болохоор бараг 40,000 төгрөгөөр ирсэн. Тийм байгаа. За тэгээд ингээд манай том өрөө 2 цонхтой. За 2 цонхтой ингээд ерөнхийдөө бол ийм гадагшаага харуулцвал юу гоё. Одоо энд ингээд жишээлх юм бол маш олон одоо ийм хүүтэн гаражнууд байсан. Тэрийг нураагаад өнгөрсөн жил ингээ манай гаднахыг маш гоё ингэж янзлсан. Ингээ машины зогсоол хийгээд гэрэлтүүлэг хийгээд тэгээ ерөнхийдөө бол маш гоё ийм болсон байгаа шүү. Тэгээ би энд нь бүр бас баярлаад байгаа. За ингээд өшгөөч. За тэгэл том өрөө бол ингээл болоо. Би балконоос зассан байгаа. Тэгээ энэ байранд орж ирээд би бүх юмыг сольсон цонх цаадал балконы хаалт. Манай балкон ч айгу уртаа. Гэтэ би галтгооноос харуулъя за. За тэгээд энд ингээд хувцас угаасан байна. За энэ манайхаа нэр энэ нэг 4 ширхэг сандал тэгээд энэ том юм самбар байгаа байхгүй юу? Энийг зарна шүү манайхаа. Энэ одоо надад хэрэггүй болсон. За тэгээд ингээ явж идэл миний хамгийн дотны туслагч одоо энэ гоё угаалгам шиг хэлж миний тоос өргөч хүрх юм жоохон тоос мос болсон за яах вэ нэг арчична. За ингээ галтгоор орцгоё. За галтгооны хэсэг бол миний одоо хамгийн сүүлд дуусгасан хэсэг бол галтгоо байсан. Тэгээд тавилга хийсэн. За ийм болсон байна. Тэгээд яг энэ тавилгыг за та бүхэнд би одоо гоё харуулна. За энэ тавилгыг ингээд ийм заяа бас ингээ обжуурны за обжуурнаас эхэлчихэ. За ийм байна. За тэгээд тавилга ингээ орж ирнэ. Тавилга ерөнхийдөө энэ бэж сааралт өнгөөр хийсэн байгаа шүү. Ой энэ юу вэ? За тэгээд доор нь юм 2 вайны класс байна. За тэгээд айгуу гоё. Одоо энийг ингээд нэх юм бол за юм яг миний хэрэгэлдэг аягнууд байна. Одоо би бас аяг тавны ком авах гэдэг. Одоо нөгөө нэг савсуулга гэдэг чинь бас нэлээ их юм болт юм байна. За тэгээд ямар ч тач сонгоцсон байгаа утгагүй авчнаа. Тэгээд энэ одоо энэ пэйжийг болохоор яг ингэж дээр байлгая гэсэн. Тэгээд гоё гэрэл астдаг. Одоо тавилга мэлэнд ингэж гэрэл мэрэл астгийг одоо зургтнаас л харж ирсэн болохоос ерөөсөө өөр дээр ингэж байна гэж ерөөсөө төсөөлж байгаагүй айгуу гоё болсон. За тэгээд ийм модон одоо ийм модон. Йоо. За тэгээд энэ тавилга манайхаа энэ тавилга тэгэн гутаа энэ үүдний шкаф хоёрыг мандал мебель гэдэг газраар хийлгсэн. Тэгээд эднийх бол маш гоё сэтгэлээсээ зүрх сэтгэлээсээ хийж өгдөг юм билээ. Би бол маш одоо ингэ сэтгэл хангалуун байгаа. Яг ингээд үүдний хэсгийн шкаф бол юм цагаан өнгөтэй тий. Одоо тэр цагаан одоо энэ арктайгаа адилхан ингээ өнгөтэй хийлгсэн бол энэ маань болохоор ингээд одоо ингээ шалтаагаа ч юм уу ингээ зөгцөөд маш гоё юм зөгцлийг бий болгосон. За тэгээд би одоо ингээд амьдралдаа би яг үүндээ ийм автомат угаалгын машин ашиглаж үзээгүй. Айгуу гоё үт юм билээ. Би ч дандаа хагас автомат угаалгын машинаар л хувцас аваад байсан. Тэгээд энэ удаа би зориглоод ингээ галтгоондоо автомат угаалгын машин хийлгэмээр байна гэх тэгээд хийлгсэн байгаа. Тэгээд одоо ингээд амар юм билээ хувцас хийгээл өөр ингээ өөр юм хийгээ явчихлаа. Өмнө нь бол хувцас угаахын тулд байныхаа өрөөлөө одоо угаалгын машиныг зөөгөөл те. Тэгэл ингэж одоо юу яадаг байсан угаадаг байсан бол тэгэл тэр нэг угаачаал зайлна те. Тим юм уу ингэж хийдэг байсан. Одоо хийгээл март дуусаал хувцас чинь бэлэн болоо гараад ирнэ. За одоо энэ нэг гоё данх байгаамаа. Энэ данхыг бас би урдаас захиалсан. Тэгээд энэ айгуу гоё данх. Айгуу хөөрхөн. Ээж бас энэ данханд зүрх сэтгэлээ өгсөн. За тэгээд плетэг бол ийм плетэг. Угаасаа аль түрүүжил авцсан байсан. Тэгээд плетэгтэйгээ зохицуулаад ийм хиншүүс орогч авсан байгаа. Тэгэхэд ямар ч тач
одоо энэ галтгооны тавилга бол надад маш их таалагдж байгаа. Тэгээ энэ хоёр савыг хүртэл бисээ урдаас ихж авчраас нэг нь гурил нэг нь будаан их. Тэг ингээ амраагчтай. Айгуу гоё ингээд. Тэгээд жоохон ханиад хүрсэн байгаа шүү уучлаарай. Тэг ингээд угаалдуурны хэсэг хүртэл надад амар гоё таалагдж байгаа. Тэг би одоо та нарт нэг амар юм үзүүлээ заяа. Юуны тулд осмогоор бичлэг хийж байгаа бэлээ. Би та нарт тавилга амар нэг рекламцсан нэг тийм дүрс үзүүлээ. I know you're somewhere out there, somewhere far away. I want you I want talking to the moon and through the window in my room. За тэгээд үтсэн гэдэг тэтгэлтэй байна. Энэ залгуур бас гоё байгаа зү. Ингээд ингэ залгасан. Тэгээд энэчнээс ингэ гэрлийн ундраач болно. Ва. Аслаа. Ва. За ямар ч тач ингэ галтгоондоо би өөрөө нөө хоол маш их хийдэг болохоор ингээд одоо галтгоондоо маш их хайртай болсон. За энэ ширээ байна. Энэ ширээ болохоор баартраар авсан. Түрүү жил. За тэгээд ийм 4 хүний ийм одоо ширээ байгаа 4 сандалтай. За хөрөгч байна. За хөрөгчөнд юу байхыг харцгаая. Миний хөрөгчөнд нэг их юм байхгүй тий. Тэг бас жилийн өмнө авсан. Ногоонууд байна. За майнууд байна, масл байна. За тэгээд энэ үрцгийг би өгнөхгүй эднийг авсан. Тэгээ одоо хүртэл идээгүй л явчихна. Бараг 3-7 он ч. За ингээд энэгээр баахан юм кетчупнууд байна, амтлагчнууд байна. Энэ нөгөө манай хануугийн зараад идэг нэрээ юг авсан. Энэ айгуу гоё юм бил шүү. Манайхаас аваарай зөө. Тий. За ингээ галтгоо л ерөнхийдөө болчихж байгаа. Энэ спикер яагаад энд байгаа гэж юу? Чи яагаад байгаа? Энэ спикер яагаад байгаа гэхээр нөө хоол хийхэд дуу сонсдог гэд худлаа яриад байх тий. Тэг хоол хийдэг болохоор дуу сонсноо. За энэ би тарт нэрээ энэ гоё юм үзэлээ заяа. Энийг биэс урдаас ихэлсэн. Одоо энэ ингээд юуны сав заяа. Чигчлүүрний сав заяа. Тэгээ гар хөө ингэн гутал гарч ирдэг. Тэгээ ахгүй л буц орчдөг. Хөөрхөн байгаас тий. За тэгээ манайха ус сайн ууж байгаарэ. Энд чи 2 ус байна. Тэгээ ер нь ус сайн уух нь хамгийн зөв шүү. За тэгээд за ингээ коридор хэсэг дуусчлаа, том өрөө дуусчлаа. Галтгоо маань ингээ дуусчлаа. За тэгээд энд нэр ягаад ийм юм байдаг гэж би ийшээ орсноо заримдаа жоохон ямархоор ийшээ орж сууд ингээ хутлаа. Энэ галтгооныхын шугамны юм одоо юу байгаа. Тэг ингээ тагилцсан. За ингээд манай 0 ба 0 евро. Биш 0 ба байны евро. За манай байны евро бол яг нэг хүн суугаа сайхан ямарх зориултын юм сайхан 0 евро байна. Ингээд засвар хийсэн. Энэ бол бас анх орж ирэхэд бас аим шиг л байсан. За манай байны евро болохоор өөт яг ингэ сайхан. Оо. Би байны евро руугаа таач дурд. За ингэ байж шүү. Оо. За ингээд би байна. Сайн байцгаана уу? За энэ ч ингээд хальт маск энэ бас тавина штэ энэ эрэхтөө нүүр мөрөө тослно штэ. Нүүр мөрөө самдаж угаадэн штэ бид нар чинь. За ингээд байна маань байна. Тэгээ бааны өрөөнд бол нэг тийм их юм байхгүй. Нэрээ би та нарт нэр нэг энэ чулуунд авсан байдэн штэ нөгөө сурталчлаад байдаг. Энийг бас би урдаас өөрөө захиалж авсан. Тэгээ энэ нэрэнгээс үний юм байл шүү. Нойтон үлдэг гიშгээр хөлний уул шууд хорой болдог. За энэ ч яах вэ? За эндээс болохоор би бас тэр нэг энийг би захиж авчруулсан. Тэгсэн чинь энэ жоохон мяавсан. Тэгээд фейлцсан. Урдаас тэг яг хантайгаа ажиллах юм. Манайх нөгөө ханы анханаас засвар ихтэй ханы нухаж ийм унтраалга хийгээгүй тэг ил унтраалга арай жоохон юм те. Арай жоохон юм загвартай унтраалга би ингэж загч авчруулсан. За одоо ингээ миний өрөөлөө гэж те. Унтлагын өрөөлөө орцгоё. За ингээд нэг иймэрхүү. Одоо дахиад дээрээсээ харуулъя. Тэг би ерөөсөө угаас нэг хог новш мовшныг цуглуулдаг. Тийм хүн байгаа. За шкаф байна. За уучлаарай. Хог новш цуглуулдаг байл. За хувцснуудаа бол нэг ингээд за яг би нэг гисэн юм аа тэгээ за яах вэ? Тэсрэлтэлт нь бол хувцас ингээ өлгөөд тэгээ ингээ хүнжлүүдэд орно хийцэн байх таа.
За одоо ингээд энэ бол миний жинхэнэ ажлын ширээ байна. Ерөөсөө юу ч өөрчлөгдөөгүй. Би бас компьютероор танилцуулж ирсэн видео хийж ирсэн. За тэгээд нэг юм спикертэй сүүлд нэг юм авсан. Мини студ гэж хэлж болно. За тэгээд ингээ хөшөг. Ой энэ юу вэ? Энэ тийм бэлхүү яах вэ? Эсрэг ярьсан маань 100,000 subscribe. Одоо silver play button байна. Айгу эготой манаас тэгсэн чист айгу эготой юм а. Өөрийнхөө зургийг ингээд хан дээр өлгцэн гэж хэлсэн. Гэхдээ хавтаа өөрийгөө одоо нэр манайхан бас энэ офс сандлыг зарна шүү. За энэ бас шинэ сандал байгаа тийм. Надад хэрэггүй байгаа юм а. Тэгээд би та нарт нэрээ айгу гоё юм хэлэхэд энэ хэвс байгаа штэ манайхан. Та нарт гоё юм хэлээ. Энэ хэвс байгаа штэ. Энэ хэвслэр алтан булаг хэвс واخгүй юу? Энэ надаас намайг төрхөөс өмнө авсан тийм хэвс заяа. Яагаач хөө. Тийм. Тэгэн гут одоо энэ бүтээлэг угстай энэ. Энийг болохоор маа дүүг төрж яхад авч ирсэн ээж аав хоёр заяа. Тэг ингээд одоо хүртэл урагдаагүй яагаач хөө. Маш чанартай юм хоёр бүтээгдэхүүн байна. Тэг энэ бол одоо 2002 оных. Энэ болохоор мэдхгүй бүр 90 хэдэн онд авсан юм битээ. Бүгд тэрийг бол мэдхгүй. За тэгээд ажлын ширээн дээр бол ерөнхийдөө юу байгааг харцгаая. За SD карт байна. Процессор. За тэгээд keyboard. Би өнөө амар гоё keyboardтэй байсан юм а. Тэгсэн чинь дээрээс нь ус асгаад тэгээд нөгөөх нь талан ажиллагаа болохоор нь дээрээс нь жоон цогсон чинь бүр талан ажиллагаа болоо. Тэгээд бүгд ажиллагаа барьсан. Ой, ном байна. Энэ яд ном бэ? Хүслийнхэн оргил руу нисмээр Лувсан шармын даар юм а гинэ. Ном уншдаг гэж бодсон уу? Үгүй уншдаггүй. Ном уншдаг маа. Энэ ном ямар утга учиртай гэхээр маа найзын төрсөн өдрөөр энэ одоо зохиолч нь ерөнхийдөө ингээд өгсөн байхгүй юу? Ингээд найзуудад нь тэгсэн чинь нэгнийх нь ном нь тэнцээ пивэнд живээд байж хат нь би авраад нөгөө номыг өгөх гэсэн нөгөө нэг ном авсан хүн нь явцсан байсан. Тэгээд ерөнхийдөө бол би гэртээ авчираа тэгээд нэхэх юм бол өгөндөө гэж бодоо явж байгаа юм. Надаас гол нэхгүй л байна л та. За тэгээд ямар ч тач манай ингээд гэртээ ингээд танилцлаа. Тэгээд одоо амар гоё байна. Одоо ингээд ямар ч тач би энэ байрыг аваад анх ингээд орж ирэл ёо цэсвэр юм дээр гэж бодоод цэсвэр хоёр дуусгачаал ёо тогтчуулна даа гэл. Тэгэл ингээд ямар ч тач ингээд тогтчуулаад дууссан. Одоо л ингээд би яг гэртээ маш тухтай байгаа. Ингээд гэрчлүүгээ л явмаар санагдал. Нэр би танарт гяс юугаа үзүүлчихэ. Балкон харуулчих. Балкон харуулахын тулд нэг ингээд балконоо би бас зассан заяа. Ерөөдөө ийм. Манайхан ийм. Тэний ингээд синхрон өнгөтэйс нь би саарлаар бутаад тэгээд ингээд ийм урт. Та нар угаасаа мэддэг байх уу? Хэрвээ зүгээр хуучин одоо 9 давхар, өгсөрмөл 9 давхруудад амьдардаг хүн билүү хараад шууд мэднэ. Тэгээд амар гоё уянгалж исэн чи гинт балконоо харуулахаа марцснаа санаа шууд уянгалахаа болчихлоо. За тэгээд ямар ч тач гэрээ танилцууллаа айгу жоохон эйгүүлээд юм. Гэтэ гоё энийг ингээ үзээд манай залуучууд гоё хичээж байгаа залуучууд маань үзэн гутаа нэг ямар гоё юм бэ. Би бас нэг өдөр ингээ байртаа болоод тэрэндээ гоё цэсвэр хийгээд тогтчуулаад ингээд амар гоё аз жаргалтай ингээ сундаа гээд бодож байгаа бах. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Залуучуудаа та нар бүгд чадна. Тэгээд маш гоё байна. Одоо ингээд гэрлүүгээл ерөөсө яардаг болчиход байгаа ордоо. Нэр үсэнд битгий анхаарлаа хандуулсан. Миний үс угаасаа сүүлд нөгөө кинон тоглоод тэг ингэсэн байгаа. За тэгээд нэг иймэрхүү л байна. Тэгээд манай гэртээ танилцсанд баярлалаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье гэдэг. Өнөөдрийнх нь амжилт хүсье. За тэгээд баяртай цаа.